газрын юм гат 5 секунд ирвэл 5 секундсаа болоогүй. Тэгэхээр яг манайха хүн чанартай хөтлөлтөд аргашаа эргэж очихгүй эсвэл одоо зүгээр дугаа нөгөө дугаа гудар гэдэг шиг дугаа. Сүүлийн 2-3 хоног бас сенсорлээ шүү дээ. Одоо угаасаа өнгөрсөө би ямар битсэн биш үү? Одоо өнгөрсөө. Энэ Султанагийн Michael Kors-ын зүгэл дээр нэмсэн нэрээ сониноос амьдрал чамд юу өгч ин одоо тэрийг л даваад тоол гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь жоох айж байна. За одоо өнгөрсөн. Одоо өнгөрсөө. Нүүж байгаа ахгүй юу? Тэгээд нөгөө миний Монгол руу явуулж байгаа каргог ингээд манай Chicago хотод байдаг Genesis 5 карго маань ирээд авцсан. Тэгээд амар том боксууд байгаа ахгүй юу? Өнөөдөр ч ингээ өглөө 6-аас манай Genesis 5-ийн одоо энэ ах гараад ингээд даунтаунаар байдаг хүмүүсийн хайрцагнуудыг авж байгаа аваад ингээд явж гин. Тэгээд надад болохоор амар convenient би ингээд ганцаархнаа эмгтээ өгч ингээд хоёр том хайрцгаа машиндаа хийгээд тэгээд бүгдийг ганцаараа зөөгөх надад амар хэцүү байдаг болохоор манай энэ Genesis 5 cargo маань ирээд ингээд авчиж байгаа нь амар convenient байна. Тэгээд таад манаас ирээдүйд үйлчлүүлэхээр бол тэгээд Genesis 5 гэдэг лого гэдэг хаадлаа. Энэ юм газар байгаа. Тэгээд баярлаа. Манай дүү сака тосолж байгаа. Манай Эрдэнтийн дүү go Эрдэнэт тэгж. Өвтөр матраса бүр амар хөргөн багтаацсан. За болчихно. Жининуудаас амар хөргөн цэмбий нүүлээ шүү дээ. Нүүж шүү дээ. Манай байрны ядаргаатай цахилгаанчт ингээ хоёр гэдэг байхгүй. Тэгээд цагтаа амжихгүй бол ингээ бүх юм нь хаагдчихаар ингээ 2 3 4 гэл нааша цаашаа явал амар хаалган маалган гэдэг байхгүй. Бид хоёр арай гэж нэг дууслаа. За манайхаа би маш муухай мистейк хийлээ. Алдаа хийлээ. Ер нь болно шүү дээ. Та машин юмдаа ингэж юмнуудаа зөөгч байгаа бол зүгээр ван авчих хэрэгтэй юм байна. Окей. Тэгээ миний алдааг бити тахиж автаарай гэж хэлмээр наа. Зүгээр no matter what just get your fucking van, okay? Тэгээ сакада баярлаа. We made it. Yay! Хороо таяа. Батлаа за. We good. We Gucci. Гэтэ ер нь манайхан зүгээр ван авчих. Ванаар ер нь авах хэрэгтэй байна. Тэгээ би нөгөө өмнөх нүүлтэн дээр амар том жоохон medium size truck өөрөө бариад ингээ явцсан болохоор энэ удаадаа зүгээр машинаар явцсан надад илүү амрын болов гэж бодсон чинь бас өөр эсэн. Бид хоёр угаасаа сүүлийн явалтан дээрээ хараад тэгээд ийм storage-д хүрээд ирсэн байна. Ийм storage хамгийн ихний сар нь үнгүү. Тэгээ 2 дахь сар нэг $60 байсан гэхээр одоо нөгөө хөрхөн дүүдээ үлдээж байгаа. Бас хөрхөн юм. Султана хөрхөн юм аа нөө. Сакада баярлаа. Бас амар их юмд тасалж өглөө. Бас сака байхгүйсэн бол би бол ганцаараас эвгүүлэх байсан юм да. Тэс нутгийн дөө. Тэгээ энэ араа ийм хөөрхөн юм жижиг нэг өрөө. Тэгээд матрасаа хийцээ тэнд air fryer нагаа энэ самбар бол хэрэгтэй асуудаа. Тэгээд орон нилийн айр нь жижигэлдэг жоохон хэцүү. Тэгээд содороо жоохон хэцүү гэж маад. Yeah, so we good. Одооний дараа нэг хоол идчихээ тэгээд ерөнхийдөө би бусад гэрийнхаа юмнуудыг манай нэг Франц найз ирж бас тусалж байгаа. 2 чимдаа бас амар цөөх юм үлдэж байгаа гэж амар их юм үлдэж байгаа юм байна. 6 тавьсан матрасаа ангицсан. Тэгээд тэний чимдаа энэ чимдаа. Тэгээд ганц 2 аяг таваг сурагчдад хэрэгтэй юмнууд үлдээлээ. Яа тэгээд цаад ч өөрөө ирээ тэгээд өчрөө үлдээхгүй. Өглөө 7-оос эхлээд орой 8 хүртэл баг бүтэн хэдэн цагч авчихсан нэг зүр сэтгэлээр чи намайг хараа. Тимээ би чадсан гэдэг шиг. Ёо манай энэ найз надад амар thanks so much. If you were not here today, I'll be still stuck. For real. Thank you so much. It's done. It is done. We're successful. Hey. Love it. Good job. Okay. TV манайхаа ингээ meet бүр ингээ 5-6 удаа. Shit. Okay. We made it. За, next. Ёо, за нэг юм дууслаа. Сүүлийнхаа эдийг ингэж авч очиод тэгээд ёо боллоо байрнаасаа нүүлээж туслаа. Манай Эрдэнэний нэг дүү туслаа. Манай нэг амар хөөрхөн French бүр найз туслаа. Тэгэл тэгтээ бас энэ дунд ингээд ганцаараа ингэнэ гэдэг ер нь амар юм чаленжинг гэдэг юм байна. Тэгээд яг ийм нүүх ч юм уу жоохон юм хүчний хэрэгтэй юм болохоор ингээд хүнтэй суудсан байсан болж юм уу те. Бас амар муухай юм да. Одоо тэгээд эсвэл ингээд найз залуу молоотой байсан болж юм ингээд нэг юм тэгээ ядаж ингээд хоёр-хоёроо хийчих байсан юм. Ер нь ингээд бас боддог юм байна. Гэтэ anyways, what's done is done. You gotta do what you gotta do. Тэгээд we done. Ёо, цаатаа ингээд хаваа руугаа явцгаая. Tomorrow. Маргааш нислэгтэйгээ түрүүн дахиад нэг баахан юмд карго өдрөө өгчөө. Тэгээд энийг нэг найзтай аваад явж ингээд би нөгөө дэлгүүр авахаараа ийм черри гамтай бабл гам юмд амар дуртай байхгүй юу? Тэгээд газрын юм гат 5 секунд ирвэл 5 секунд сая болоогүй. Cheers.
25 центийн бохыг авч идэх гэдэг бол миний өөрөөсөө суулаа авсан юм уу? Эсвэл зүгээр өөрөөсөө даг дуудаж байгаадаа ямар ч ялгаагүй. Тэгээ 14 цаг шахуу мейкаптай. Тэгээ энэ дээр ингээ юм гараад тэгээ энийг ингээ тэгээ яг it's okay. Нарныхаа төвсөд төрчихсөн тэгээ ингээ гараа явж байгаа байхгүй. Тэгээ өглөө ажиллаж байгаа. Тий, жоохон ботоксоо хийлгэсэн. Бас маргааш нислэг мислэгт яваад бас нэг алтайхан байчмаар. Тэгээ хаваа маад ч гой зураг мураг бичлэг мислэгээ хийчмээр. Амар их ачаад байгаа. Тэгээ ямар сайн өчтөр найзандаа очиж хамаг юмнуудаа байлгаж аваад өнөө өглөө бэлдээд тэгээ дахиад нэмэлтээр нэг Genesis 5 cover төгсөн байгаа. Miriam box. Тэгээ одоо болохоор хөрхөн цэцгийг найстай авчиж өгөөд тэгээ одоо машинаа угаалгаад тэгээд Sephora орж өөрийнхөө кремийг аваад нөгөө кремийг одооллоо жамжиг байгаа. Кремээ аваад за тэгээд баг өнөөдрийн ажаандаа дуусгая да. Тэгээд очоо влогоо янзлаад. Амар их юм байна юу. Тэгээд маргаашаа гоё Хавай руу явж байгаа бичлэгээрээ бүгдээрээ хамтдаа уулзцгаа. Тэгээд маргаашаа сэтгэл гайг баг гэж бодож байна. Сүүлийн 2-3 хоног бас сэнсэрлээ штэ. Тэгээ болон даа болно өнгөрсөн. Яг баг. Яа тийм апдейттэй бай. За манайхаа таад намайг Dubai chocolate try хийрэй гэсэн. Dubai chocolate-аас очиад хамтдаа try хийчихээ заяа. Яа брэм гоё санагдсан. Тэгээд 22-ыг авчих юм уу гэж бодож байна. Энэ уг дотроо бүр амар гоё юмтай юм шиг байна. Тэгээд ер нь энэ Dubai chocolate амар үнэтэй юм уу ааш тий. 22-нд ордог. Окей. Dubai chocolate snack talk гинүү. Үүнээс өөр юм. 520 калори гэж байна шүү дээ. Таад намайг try гэсэн болохоор би идлээ шүү. Нөгөө нэг алдартай лабубу гэж авах гээд намайг аваач гэдэг энэ pop mart дээр ирсэн байна. Яаж зүгээр ах мэдээж ороод ирсэн чинь задлцгаа тий. Энэ бүр амар хөөрхөн юм. За би энэ урд нь очиж авлаа. Та хэдийн хилээд байдаг нөгөө алдартай лабубу ч хаана энэ. Энэ ч яа хөөрхөн юмараа. Ийм сүдний юмнууд нэг so cute. Нийтдээ юм бэ. Энэ нөгөө амар алдартай юм байдаг үстэй тий. Эний чинь ингээд нөгөө хосоор нь ингээд юун дээр зүүцэн байгаад байдаг. Би нэр аяган дээрээс юм байдаг юм шүү дээ. Би эндээс нэг аваад тэгээд бүгдээ unboxing хийцгээе. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ юм шүү дээ тий. Энэ нөгөө нэг алдартай лабубу чинь ямар big into energy гэнэ. Идэр шүү дээ. Тэтэс амар дээр. Тэ ингээ хасчих хөөрхөн юм шиг. Энэ ингээд нийт ингээд бараг $40 такс авах гэж $50 болох юм байна. Ямар утга учиртайг сайн мэдэхгүй л энэ одоо юу юм бэ? Тэр роктай нэг хөөрхөн юм биш үү? Тэр чинь энэ минь ямар хөөрхөн гээр кейс вэ? Тэр авчихсан. So cute. Йоо, хүрдэггүй. Йоо, эзэн нэг юм твов дээр нь дараад. No. Тэгээд ёо, credit card. Okay. Ёо. Би уг нь ингээд hand wash хийлгэх тийм газар нэгөөр зөндөө яасан чи бүгд орой 6-аас хаацсан байна. Тэгээд гэтээ бүгдээ яг энэ нөгөө би нэг өмнөх бичлэгэн дээр бас ингээд car wash хийжсэн нэг харуулж тээ. Энд гэтээ амар fun дээр ингээд энэ тэндээс амар салан болон гарч ирээд. Йоо за зөндөө их юм авсан. Нөгөө нэг хөргөн найздаа юу байсан нөгөө цэцгийн аваад тэгээд би сая Sephora-гаас нөгөө нэг крем авчлаа foundation. Тэгээд энд нөгөө нэг ягаа би та хэдэд нэг хилээдсэн штэ. Bath and Body юмд байдаг энтер гээд нэг юм яриад хилээдсэн. Тэгээд тэрийг байсан. No, car wash please. No, I want car wash. Oh hell no. За өнгөрсөн. Одоо өнгөрсөн. Уг нь car wash мөг дээр нь тавьчих хэрэгтэй юм байгаа штэ. Амар санаа машина. Сотона ирээд миний машиныг унтаа you gotta be careful. Йоо өрөөл аваа явчих яач вэ? Йоо ямар амар юм бэ? Normally нөгөө hand wash ингээ гараар угаачдаг бол бүр амар илүү амар гэдэг байхгүй дээ. Йоо энэ ч амар даалттай усаар явж тараа. Okay. Ингээл $12. Сая нэг газар дээр би авсан байхгүй юу? Энэ ямар гоё юм бэ? Тэр газар болохоор зөвхөн гадна хүмүүстээ $40 гэдэг тий. Би болохоор даунтаун бүр ингээ гадна докторгүй $30 бүгд надад хамаагүй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр ээжстэй зөвхөн гаднах гэснээр $40 чи хамгийн сүүлийн юм. No thank you. Тэнгүүд автомат руу яваад. Dubai chocolate-аас ер нь try хийж үзлээ. Гэхдээ доторх нь ер нь манайхаа ингэж харагддаг юм байна. Hi. За, cheers. Бобо.
Амжилтад нь 10-аас 10 өгнө. Завтангуудаас амар хөрхөн. Энэ ингээд юм. The next day. За юу онгоцны бодол дээр хүрэж ирсэн. Өглөөний 6 цаг болж байна. Би 5 цаг тусаад тэгээд онгоцны бодол дээр хүрэж ирсэн. Тэгээ манай намайг найз хүргэж өгөөд нөгөө өчигдрийн гарсан найзууд маань ингээ pop хийсэн байна. Одоо болохоор онгоцны буудлын чили байгаа штэ. Тэрэн дээр өглөөний цайгаа идэх гээд сууж байна. Кофегаа авчлаа. Өчигдөр лабубу авах гээд тэгсэн чинь лабубу ингээд та хэдэд харуулсан байсан шиг зүгээр юм шилэн хоргонд яг байгаа нь байхгүй нөө нууцаар нь гаргаж ирдэг штэ. Аль нь гарч ирсэн энэ тэргээд тэр нь байхгүйсэн. За өнөөдрийн өглөөний цайнд сосож байна, өндөг байна, төмөс байна. Тэгээд талах байна. Энэ ингээд 18-даа Онгоцны бодлоос ч одоо юугаас юу өсгөв дээ. Уг нь жоохон гоё Turkey market юм байсан бол бас гоё юм те. Одоо өнгөрсөн. Нийт Хавай руу 9 цагийн flight учраас нэг тэгэж амар хүнд carb идэхийг хүссэнгүү. Онгоцны буудлын дээр ирээд мөнгө өрөх нь бүр амар их байдаг те. Тэгсэн онгоцны буудлын дээр ирсэн мөнгө нь зүгээр гадуур эзнээс бүр илүү амар үнэтэй болж болоо те. Одоо бас өөр choice байхгүй. Кофе уусан ч бүр амар гоё юм. Өглөө усаал ингээл нэг жоохон юу байцсан. Ядарсан. Нөгөө нэг бахан нэг боксоо өгөөд амар яарсан явж байгаа л сая 2 чимдамаа чек-ин хийлгүүлээд тэгээ өөрөө одоо нэг лагажтайгаа ингээд явж байна. Тэгээд хамгийн ихний байтыг төмснүүдээс намсч үзцгээе. Cheers. За очиж нэг Хавайд нэг 7 хоног нэрээ намайг гэрээс ажиллаж байгаа манай firm амар хөрхөн. Сүүлийн 7 хоног ингээ Хавай явж ирсэн магс жоо тийм үү. За угаасаа яг сүүлийн 7 хоног юм чинь нэг sausage. Гэтэ өглөө яг classic breakfast дээр авахд угаасаа бэдгүүл дээ. Америкийн нэг юм classic breakfast дээр маха авснаа яаж маха шаруулмаар medium rare уу эсвэл well done уу те. За маха бол ингээ мэдээд байна. Тэгснээ ингээд өндгөн нэрснээ over hard уу over easy уу sunny side уу гэж бүр амар юудаг. За cheers. Масл чи ийм гоё амттай байдаг лөө. Би яг юм жоохон давштай маслаа талхаж ирсэн чинь ингээ багын дурсамсаа амар сэргээд бид эдийг ингээд нөө цэцэрлэг таах юм төмпөн дүүрэн маслтай юм талхах гэсээ дээр ингээ амар гисэн чихэр асгасан те. Тэгээ хар цайтай бүр тэрийг бүр ерөөсөө би марцдаггүй зөө. Тэгээ манай цэцэрлэгийн дээр маслтай талах амар гоё амттай байдаг гэсэн. Тэгээ бүр ингээд амар гоё юм том тэ нөө ингээ заханд түлэгдсэн байдаг штэ. Би ингээд талхны заханд түлэгдсэн юм дээр амар дуртай зөө. Тэгээ энэс ингээ төөсtöд болоод ингээ жоохон түлэгдсэн. Тэгээ яг энэ дээр ингээд масл тавиад идсэн чинь масл нь жоохон давстай. Тэгээ яг багын дээр сая дурсамж амар сэргэж орж ирээд нөгөө тэр нь бүр амар гоё үнэртцэгтэй. Одоо мэдгүй манай үзэгчдээ мэдж байгаа юм бол яаж байгаа юм төмпөн дүрэн тэр төдөө одоо яг юуны төмпөн байсныг мэдгүй тэр дунд ингээд баахан талга овоолцсон л орж ирээд байдаг. Тэр одоо airport essential хийцгээе заяа. Одоо ингээд 9 цаг бүдэр нисгээд штэ. Тэгэхээр амар удаан штэ. Он удаан цаг нисгэр бол яг ямар юм ингээд онгоцондоо хажуу талд авч явах хэрэгтэй би харуулъя заяа. Би эндээс авах гэж байна. Энэ болохоор би судлаа харсан чинь миний цонхон талдаа биш. Тэ ер нь цонхон талдаа байсан байгаагүй ялгаагүй заяа. Энийг би авъя гэж бодож байгаа. Энэ цэнхэр өнгөтэйгөөс өөрийнхөө чемодантай нийлүүлээд тэгээ энийг нөгөө нэг ингээд дэр олгоод ингэчгээр амар амар нөгөө хоёр талын хүзүү өвдөө тахгүй нэг тийшээ нэг ингээд тахгүй унтчих та хүн амт нь налаад тахгүй учраас надад нөгөө electrolyte байгаа. Нөгөө би тайдад өмнөх бичлэгэн дээр харуулсан шүү дээ. Тэгээ тэндээс авсан байгаа болохоор тэрийгэ хийж агаад сайхан уугаад тэгээд онгоцноосоо л ер нь нэлээд сайн их ус авна гэсэн үг. Тэгээд снак дээр болохоор сая өглөө төмөс идсэн, сосож өдр идсэн юм чинь одоо яг жинхнээсээ эндээс нөгөө нэг юм хөнгөн маягийн жимс авчвал зүгээр юм байна. Ягаад гэвэл онгоцноосоо онгоц чинь бас нэрэ жимстэй гэж магадгүй те. Өөний даасаа нэг юм. За ийм томс авчаа. 3-ыг авал нэг үнгүүн байна. Тэ бараг лабубу юм уу яши. Хятад лабубу чиг шиг. Хүмүүсээс тэгтээ бүр амар инээдтэй юм ярьсан те. Юу лээ тэр нэг лабубу задлаа зүгээр л хүн сонирхлоороо л аваад хийсэн юмыг хятад лабубу байна чиг шиг. Бүгд угаасаа made in China байдаг юм уу те. За нэг юм самар авчдаг юм лөө. Яг жоохон калорихтэй гэж магадгүй. Гэтэ угаасаа онгоцон дээр хад хин калор тоолж авах хэрэгтэй. Үгүй амар ёндоорцсон манайхаа. Ёндоорцсон гэж би ч тэгтээ өөрөө ч барыг мдэггүй байлаа л да. Яасан гэж гайхалтай. Тэндээс нэг юм авсаахгүй. Тэгээд би бүр юу болсныг амар process-ийг гайхаад байгаа юм. Окей. Карт арчаад гайхаад нөгөө ус нь байна. За самар авсан. Тэгээд энэ болохоор дотроо энэ йогурт nut mix гинэ. Тэгээд ганц хоёр ер нь кино үзэх бах. 1-2 цагийн кино. Хөөхөн 140 калоритай нэг юм dark chocolate авсан. Яг дотроо жоохон caramel-тай тэгээд нэг юм жоох сэргийх мэрэг хэрэгтэй ч юм уу те тиймэрхүү юм байх юм бол энийг авъя. За ингэсэн заяа. Энэ гурав ингээд авсан чинь миний бодлоор ингээд $17 болсон юм шиг заяа. Энэ минийх гэж одоо
Энэ ингээд 19.99 $20 ахгүй юу? Гэвч чи миний энийг чаржлаагүйсэн сая. Би ингээ гахаа юу лээ чи яагаад юм амар болдог үлээ гэд ингэсэн чинь тэгээ эргээд реситэ харсан чинь энийг бичээг үнэхээр яг манайха хүн чанартай хөтлөлтөд арагшаа эргэж очихгүй эсвэл одоо зүгээр нөгөө дугаа гудар гэдэг шиг дугаа. Манай Чикагод надад баярлалаа гэж хэлээд байгаа юм байлгүй дээ. Одоо угаасаа өнгөрсөн үед би ямар битсэн биш үү? Одоо өнгөрсөн. Тэгээ энийг минийх гэж одоо хөрхийн амтай бичээгүй юм бах та. Би уг нэг бүгдийн тэр юун дээр нь гаргаж тавьсан, касн дээр нь гаргаж тавьсан байхгүй юу? Одоо сайхан унтнаа тэгэл чивчээ зүгэл noise cancellation дээр нь тавиал. Тасаа бас цэнхэр өнгийг хослуулж авчаад байгаамаа. Ингээл унтцсан байхад ер нь тэгэл бай. Онгоцтой одоо ойрд ингээд онгоц харахаар амар айгаад идэг болчихжээ зөвлөг. Индиан нэг юмд нэг онгоц дэшээ хөргөж жоод яасан тэгээд би хизээч онгоцыг дээшээгээ нэг хөөрчөд хэдхэн секундын дараа тийм амар юм болдгийг мдээгүй. Тэр мдээгийн сонсч хүмүүс нарсан чинь бүр ингэ зүрх савдаад заац. Амьдрал чамд юу гэж чинь одоо тэрийг л даваад туул гэдэг чинь. Тэгэхээр ер нь жоохон айж байна. Гэтэ энэ миний онгоц биш үү? Тэрийг харахаар ингээд айд сүрчиж байгаа байхгүй юу? Гэтэ энэ минийгээ сайн шалгацгаагаараа бурхан юм. Энэ Султанагийн Michael Kors-ын төвхөл дээр нэмсэн нэрээ сониноос. Тад чинь надад үүрэгч байхгүй тэр эдийг амар том байсан нэг үүрэгчийг шууд юунд төгцөхгүй би. Каргонд төгцөө. Уруул амар хатдаг учраас ийм лип ойлоо дааж цаагаараа заяа. За тэгээ бүгдээрээ хонолуулуугаа хөдөлцгөөе. Тэгээ миний энэ доотлын гиз жоохон ингээд хэлцээд. Мэдгүй сүүлийн 3 хоног дасгал хийгээгүй. Тэгээд нөгөө нэг жоохон кардио хийгээгүй. Тэгээд юмудаа ингээд move хийгээд магадгүй жоохон калори шатаасан байж магадгүй. Тэгтээ ингээд амар гоё юм. Гизээ тасалмас тиймэр байгаа байхгүй юу? Wish you the best. Hope you have a great time on your dream trip to Hawaii. Dream trip, yeah. Once we get airborne, we're looking at 8 hours, 30 minutes on the way. Хавайд ирсэн. 9 цагийн нислэгээ бүр ёо. Бүр удаан байлаа шүү. За энэ дараа хаваа би бүр ингээ уулмал харж байгаа гэхгүй байх шиг. Та гэхдээ уулыг харж байгаа би гаргаж байгаа талаа үү? Энэ араа зүгээр хавайд ирсэн чинь зүгээр юу тий алоха гэдэг нэг ийм амар олон Google-ийн юмнууд байгаад байт юм. Юу писэттэй нөгөө юу яагаад дээрээс ингээд харь талдаг байхгүй тэгээд чи амар их уултай зүгээр нэг амар жижигхан харал үт юм биш тэгээд тэрийг тавиад за тэг бүгдээрээ одоо гараад хаваагийн хамгийн анхны ч гэсэн өнрийг үнэрлцгээ гэх юм уу хайшаа. Ой дулаахан байна. Угаасаа дулаахан байна. Тэгсэн амар дулаахан байна. За өнөөдрийн Хавайын цагаагаар ингэж харагдаж байна. Downtown байгаа юм шиг байна. Тэгж харагдаад байна. Тэгээ миний хэлээд байгаа уулууд тэр ахгүй юу? Бүр нөл ууд. Тэгээ удахгүй бүр илүү гоё юм харах гэсэн юм. Ямар ч зүйл хоёр зүйл аваад. But yeah, it's been a long time. За манайхаа ирсэн байна. Тэгээ одоо Honolulu-ийнхаа downtown руу явж маань нэг найзынд очих чинь. За далаа иргэн бүр ийм амар гоё харагддаг байна өө. Ваа, энд чи хүмүүс тэгээд амар баярлалаа амар гоё тоглоо. Энэ буудлын юм байна, тэр буудлын юм байна. Mountain харагдаж байна. Маргааш ер нь тэр аваар ер нь явъя гэж бодож байна. За ингээд ер нь Кенет фильм яг энэ влог энэ үрээ дуусгая. Тэгээ маргааш угаасаа та хэдэд бас энэ аваар явж үзүүлэх юм амар их юм байна. Яг энэ үртэл үзэнгээд заяа бүгдээрээ ирцээ бүртгүүлээд комент хэсэг дээрээ ямар эможи үлдээх вэ? Онгоцны эможи үлдээцгээ яг Чикагоос нүгээд Хавайд өнөөдөр ирсэн. Ёо 9 цаг нисч ирсэн болохоор бүгдээрээ онгоцны эможи үлдээгээд хэсэг бүртгүүлцгээрээ тэгээ дараагийн хамт görүүлж байгаа баярлалаа.